Эмч чуулган тамхи хичнээн өвчний шалтгаан болж ямар эрсдэл өвчлөл үүсгэж байгааг олон судалгааны дүгнэлтж тодорхой харуулдаг. Зүрх судасны өвчлөл, уушигны бүхэл төрлийн эмгэг, хорт хавдар, нойр булчирхай, харшил гээд хор нөлөө нь нөлөөлдөггүй идэрхтэн гэж огтугүй. Гэтэл эмнэлгээр явж байгаа иргэдийн дунд тамхи татдаг тохиолдол хичнээн их байдгийг дээрх бичлэгээс харж болно. Энэ бол хавдар судлалын үндэсний төвийн хашаа. Түүх хаалганы үүдэн хэсэг. Хаасайгүй харагдах тамхины иш хичнээн хүний эрүүл мэндэд хохирол учруулсныг тааварлашгүй. Өнөөдөр та тамхи татаад эрүүл сарвал байж болох ч ирээдүйд магадгүй 10 жилийн дараах амьдралаа өнөөдөр татсан тамхиараа тодорхойлж байж болох юм. Эмнэлэг гэдэг бол эрүүл байх учир шалтгаанаа ухаарсан, цаашаад хэрхэн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж байж үр хүүхэдтэйгээ хичнээн жил хамт байхыг ойлгуулдаг тийм л газар. Хүүхэд хөгшөд элдэв өвчтөө зовлонтой олон хүн цугласан газар. Тийм учраас ядаж эмнэлгийн орчинд хэдийгээр дотор нь биш гадаа нь татаж байгаач энэ байдлаа зогсооё. Бусдынхаа бас өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тамхинаас татгалзаж хаана ямар орчинд татаж байгаагаа аль чадныг хардаг болцгоё.